дайн байлдаан зориулахгүй шүү дээ. Цөмийн энергиарч одоо энэ эрентгийн аппаратуудыг хийж янз бүрийн шүүдмөдний аппарат бүхэл энэ эрүүл мэндийн шинжлэх ухаанд одоо энэ атом цөмийн энерги маш өргөнөөр хэрэглэгдэж байна. Газар тариалан бүх юмыг юмд ингээд хэрэглэгдэж байхад энийг судлах институт хүрээлэнд ажиллаж байгаа эрдэмтдүүд нь тэр цөмийнхөө материалаас цацрагийн хордлогонд ороод улмаар хавдар тусаад байдаг. Нийт хүн ам дотор тэгэхэд бас хавдрын өвчин их байдаг. Тэгэхээр хэрэгтэй эрдэмтдүүд нь хавдраар тусаад байсан учраас хавдрыг одоо багасгах хавдарт сайн юм одоо бэлтгэл гаргаж аваа гэж даалгавар өгöd төрөөс мөнгөний гаргаад ажиллаулахад цөмийн энергийн судалгааны хүрээлэнгийн биотехнологийн салбарын эрдэмтэн Сун Кижао гэж хүний удирдлагаар эрдэмтдийн баг ажиллаад 8 жил ажилласан, 3 жил бүтээгээд 5 жил туршсан. За тэгээд энэ юу гэхэд гол найралга нь цэн, цооргон, халахцаа гэдэг ийм 3 эмийн ургамал. Тэгээд өшөө дээр нь зүгийн баал, бусад маш олон юмнууд элементүүд орж байгаа. Тэгээд 10,000 гаруй эмийн ургамлыг ашиглаад 3,000 гаруй эмийн ургамлыг ашиглаад 10,000 гаруй жор бүтээж туршаад тэгээд хамгийн зохистой тийм тун олсон нь бол одоо энэ хемохим болсон. Энд хүн орхоод авахгүй байгаа. Хүн орхоод бол хамгийн урдаа байдаг солирсын юун төрөнд хэрэгжилж байдаг ургамал гэхэд энэ дээр нэмээд одоо юу гэдэг энэний үйлчилгээг сайжруулцдаг ч юм уу тийм юм байхгүй. Тэрийг оруулж ядаагүй байхгүй. Тэгэхдээ энэ гурав бол нийлэхээр үйлчилгээ нь хүн орхоодоос илүү үйлчилгээтэй байсан. Гол үйлчилгээ нь юу вэ гэхээр шинэ цусны эс төлжүүлдэг. Гемоглобин гэх бодисыг одоо тэр цусны улаан бом тийм гемоглобиныг маш ихээр төлжүүлж бий болгодог энэ бодис болсон. Тэгээд нөгөө эрдэмтэд маань яаж энэ хавдрыг дарах вэ? Эсвэл энэ өвчнөд яаж дарах вэ гэж судлахад ерөөсөө хүний цусны шинээр төлжиж явах үед л хавдрын эсрэг одоо организм ч өөрөө тэмцэж байдаг юм байна. Тэгээд за 20 хэд 30 хэд дүүцгээр хүрээд ирэхээр хүний цус төлжилт гэдэг чинь хүний буураад байдаг юм байна. Багаасаа өсөж яваа хүүхэд нялах тэгээд 20-30 хүртэл явал хүний цус төлжилт сайн байдаг болохоор хөөж чадaltaй эрүүл ямар ч өвчнөд дийлдэхгүй байдаг бол хүн явандаа ингээд нас явсан гэд шин цус төлчихгүй болохоор ингээд ханиад томоноос эхлээд бүх юм дээрлэхүүлээд ирдэг. Гэтэл залуу хүний шиг хүүхдийн шиг тэр цус төлжилтийг нь сайжруулад өгдөг юм зохиохоор бол эргээд тэр нь ерөөсөө хавдар энтрийг дийлж байгаа шүү дээ хемохим чинь. Ялангуяа эхний шатнд байгаа хавдар энтер бол арилж байгаа ерөөсөө. За тэгээд энэ 3 их 80 ваны орлого олсон одоо борлуулалт хийгдсэн гэж хэлсэн. Тэгээд тэгээд энэ анх одоо энэ ингээд энэ дотроо 6 ширхэгтэй ийм одоо ингээд жижиг хайрцаг дотор 6 байгаа. Энийг одоо ингээд нэгийг нь өглөө угаад дахиад нэгийг өдөөс хойш уухаар ингээд 3 өдөр ууна энэ жишээлбэл ингээд. Тэгээд энэ анх хийхдээ ерөөсөө ийм өрөөсөн энэ 30 ширхэг ийм том байгаагүй. Ердөө ийм 30 ширхэгтэй байсан. Тэгээд 570 гаруй долларын үнэтэй доллар чиглүүлээд ярих юм бол байсан бүтээгдэхүүнийг Архангел захирлчин анх 9 онд энэ үйл компани байгуулж байхдаа тэрний өмнө нь ярьсан лохотой бодвол одоо энэ хемохимик хийдэг үйлдвэр дээр нь очиод би энийг чинь борлуулж өгье. Сард би 100,000-ыг зарж өгнө гэж. Тэгсэн чинь юу 100,000 нөгөө хүн бүр гайхаад тэгсэн чинь одоо энэ таршгийг гэсэн үг шүү дээ. Үйлдвэр одоо ингээд цех нэг удаа хамаг юмаа цэнэглээд одоо энэ өвс ургамал хамаг юм тэр жорнтон найрлагатай бүх юмаа бэлдээд нэг явуулахаар дамжуулгаар ингээд ийм хайц
30000 хайрцаг гаргадаг юм. 30000 хайрцаг буюу одоо энэ тал шиг гэсэн. Тэгсэн чинь за 570 үнэтэй байна нэгдүгээр. Хоёрдугаар олон хүн мэдэхгүй байна. Одоогийн шиг ингээд сүлжээ мэлжээгээр янз бүрийн сошиалар рекламадад борлуулж чадахгүй энэ төр ч үе байсан баг. Тэгээд нөгөө сар дараа гэж 500 хайрцгийг зардаг юм байна. Тэгээд үйлдвэр нэг ажиллаад 3000 гаргасан байна шүү дээ. Тэгээд тэрийгэ зарахын тулд 6 сар буюу хагас жил болдог. Тэгээд дахиад нэг ажиллаад үлцэн хагас жилийн зарна. Тэгээд жилд 2 удаа ажилладаг үйлдвэр гэхээр бүр яалтчгүй шууд ер нь дампуурах магадaltaй болдог юм. Тэгээд тэрнээсээ ч болсон юм уу? За энэ яг тогшоод үзүүл үзэгч гэж бодсон юм уу? Тэгээд ямар ч байсан пак ингээд захирал зөвшөөрлийг өгсөн юм билээ. Тэгээд компанич байгуулсан химик фэм гэсэн хоёртой хоёрхан бараа бүтээгдэхүүнтэй ихлээр маш хурдан зараад ингээд удалгүй гүйлгэн сайн болоод ирсэн чинь энэ 30-ыг ингээд 48 болгоод нэг хайрцагнда 48 таа болгоод тэгэхээр тэрний өмнө нөгөө үнэ буулгасан 570 байсан юм чинь $90 орчим болтол нь болгоод би тэр $90 орчмоор болгож зарчсан. За $90 зарсан гэсэн чинь гүйлгээ сайн болоод ирсэн чинь 48 болгоод үнэ нэмэг нөгөө 90-аараа зарж байгаа 48. Тэгээд байжснаа 54 болгоод үнэ нэмээгүй. Тэгээд байжгаад 60 болгоод одоо ийм 2 дахин их болгоцсон юмыг нөгөө $90-аар зарж байгаа. Тэгэхээр нэг уутан дээрх үнэ нь бүр маш хямдхан болсон буюу бусад бүх хүнд ингээд хүртээмжтэй болгоод 10 гаруй дахин болгосон. Тэгээ нэг уутан дээрх үнэ нь бол баг 20 дахин ч багасч байгаа. За тэгээ бид нар яагаад одоо жишээлбэл саяын дуу ягчийн ярьсан нүдний бүтээгдэхүүн энэ хем тэгээ энэ бусад олон энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг бид нар яагаад хэрэглэх ёстой вэ гэхээр өнөөдөр ер нь бол ингээд бид нар хоол унднаас хангалттай эрдэс бодис амин дэм ийм тэжээллэг бодисуудыг авч чадж гэнэ үгүй чадхаа болцсон байгаа байхгүй юу бид нар. Тэгээд яадаг вэ гэхээр эм гэдэг юмыг бол одоо бүр үнэхээр бүр болохгүй болсон үед хэрэглэнэ. Болохгүй бол өшөө бүр огтлж хаглуулах дээр тулцгааш төгөө тий. Гэтэл ийм эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг одоо бид нар байнга хэрэглэж явах юм бол эрүүл мэндэд эрүүл чигээр нь дэмжиж байлгаж байгаа. Тэгээд одоо энэ бүтээгдэхүүн маань олон улсын 28 патент авсан. За жишээлбэл 28 олон улсын патент авна гэдэг чинь нэг орн патент өглөө гэхэд өтөр нөгөө орнууд нь бусад орнууд өгсөн гинлээ. Манайх өгчий бид тэгэхгүй байхгүй юу? Энэ оронд нь орж ирнэ өөрийнхөө хүн ам яаж нөлөөлөхийг хүний эрүүл мэндэд үнэхээр сайн байгаа мó. Тэгээд тэр үнэхээр эрдэм шинжилгээнээс судалгааны ажил хийгээд нэрээ эднэрийн хилээд байгаа юм тийм байна. Дархлаад сайн байна, хамтарч сайн байна, хүний эрүүл мэндэд сайн байна, ядаргааг тайлдаг юм байна гэдгийг нь өөрсдөө дахин баг шинээр нээлт хийж байгаа юм шиг баталжээж өгдөг тийм батламжууд байгаа байхгүй тэднэр. Тэгэхээр ялцгүй энэ үнэхээр сайн байна. Тэгээд 25 оны буюу 24 оны эцсийн байдлаар гэхэд чинь олон улсын 23 патенттэй байсан бүтээгдэхүүн одоо 25 оны эцсээр гэхэд 28 орны нэмээд 5 орны патенттэй болчихсон. Тэгэхээр энэ юм сайн бүтээгдэхүүн маш хямд буюу одоо ер нь бол ямар ч хүн хэрэглээд авах боломжтой юмнаар зарагдчих байна. Дэлхийд даяараа зарагдаж байна. Тэгээд Монголын дэлгүүртүүд одоо энэ 330 мянга тэгээд 64400 PV оноотой байгаа. Дөрвөөрөө зарагддаг бас бөөний үнгээд нэг нь 308 мянган төгрөгийн үнэтэй энэ болчихж байгаа юм. Тэгээд одоо энэ бусад сүлжээнүүдийг би одоо муулж байгаа биш. Гэхдээ нэг юмыг аягүй сайн магтдаг байхгүй ямар нэг юмгаа. Тэгтэл энэ хем шиг биш юмаа гэхэд тэрэн дээр олон улсын тийм эрдэм шинжилгээний судалгаа бүтээл хийгдэж тэрийг баталсан юм ер нь тэрийг хэлдэггүй байхгүй. Зүгээр манай энэ аягүй сайн гэж яриад байгаа юм.
Тэгээд тэдэн бүтээгдэхүүнгүй тэдэн эрчилгээтэй тэдэн судалгааны ажил хийгдсэн гэдэг ийм юм ярьж байгаа юм байдгүй. Тэр нааны дээр гэгт чинь нааныг танил